Галт сегмент нэвтрэх заавар. Галт сегмент нэвтрэхтэй аж ахуй нэгж тоон гараа хэсгээр нэвтрэнэ. Тоон гараа хэсгийг авах тухай мэдээлэлээс тоон гараас хэрхэн авах заавар байгаа. Энэ дөрвөн компани аль нэгнээс нь авнаа. За тоон гараа хэсгийг авах нь бол та компьютерта токен төхөөрөмжөө хийсний дараа нэвтрэх тавчийг дарнаа. Анх удаа нэвтрэх гэж байгаа бол тоон гараа хэсгээр нэвтрэх тавчийг дарсны дараа тоон гараа хэсгийн клиент програм татах энэ цэцэн дээр дарна. За ингээд e-sign клиент програмыг энэ татах тавчийг татаж авнаа. За энэ зүүн доод болон татж байгаа хэсэг маань гарч байна. Үүний дараа тухайн таны компьютерийн download хэсэгт маань тоон гараа хэсэг нь татагдсан байна. За download хэсэг дээр e-sign client. За энэ дээр ороод e-sign installer гэсэн энэ програмыг ажиллуулна. За e-sign суулгах. За энэ програм маань энэ процесс маань зай болсны дараа програм суугданаа. За суулгаж дуслаа. За суулгаж дууссан бол таны компьютер дээр e-sign гэдэг ногоон өнгөтэй энэ програм суусан байна. За нэвтрэх тавчийг дарлаа. За тоон гараа хэсгээр нэвтрэх. За эндээс тоон гараа хэсгийг авсан иргэн өөрийнхөө эргэжлийн дугаарыг оруулж өгнө. За нэвтрэх тавч дарсны дараа энэ e-sign програмаа ингээд e-token-ы нууц үгийг хийнэ үү гэсэн хэсэг гарч ин хэрэг гарч ирэхгүй бол энэ дээр e-sign хэсэг дээрээ дараад гаргаж болно. За энэ дээр одоо тухайн тоон гараа хэсэг олохдоо авсан нууц үгээ хийнэ. За үргэлжлүүлэх. За энэ дээр бол тоон гараа хэсэг тухайн компани нэр маань ингэж гарч ирнэ. За окей тавьж тарлаа. За зөвшөөрөх. За хэрвээ та зөв одоо тоон гараа хэсгээрээ тухайн компанийнхаа тоон гараа хэсэг зөв нэвтэрсэн бол компани нэр таны нэр ингэж гарч ирнэ.